За хосуудын харилцаанд янз бүрийн асуудал, янз бүрийн бэрхшээлүүд гардаг байна. Гэхдээ бас дийлэнх бас эзэлдэг багагүй хувийг эзэлдэг нэг асуудал нь юу гэхээр хосууд бие биенийхээ сэтгэл зүйн тэр гэмтэл, сэтгэл зүйн тэр тулгамдсан асуудал дээр анхаарал халамж тавьдаггүй. Үүнийг нь таньж мэддэггүй. Түүнээс болоод бие хүний сэтгэл зүйн тэр хэвийн бус байдлаас болоод гэр бүлийн хосын харилцаанд асуудлууд гарах нь түгээмэл. Тийм учраас эхнэр нөхөр хосууд бие биенийхээ сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарал халамж тавьдаг байгаасаа гэж бодож байгаа. Жишээлбэл эхнэр нөхрийн аль нэг нь сэтгэл зүйн ямар нэгэн тулгамдсан асуудалтай байлаа гэхэд тэр асуудлаас болоод нөгөө эхнэрээ нөхрөө ойлгохгүй тохиолдол байдаг. Тийм учраас тэр хүн бие хүнийхээ асуудлыг ойлгож ухамсарлаж шийдвэрлэж байж энэ хосын харилцаа маань тодорхой хэмжээгээр бас бие биенээ ойлгож хүлээж авах ийм тохиолдол байдаг. Тийм учраас илүүтэй бие биенийхээ сэтгэл зүй байдал дээр анхаарал халамж тавьж мэргэжлийн үнээс тусламж дэмжлэг авдаг байгаасаа гэж хүсэж